Сайн байцгаана уу хүмүүс харилцагчдаа, би Төрийн банкны Facebook хуудасны админ байна. Одоо та бүхэндээ манай Facebook хуудасаар тогтмол хүрж байгаа гэлс зөвлөгөөн дээр ирсэн асуулгын дагуу хэрхэн хэрэглээний төлбөрөөр авлах талаар мэдээлэл хүргье. За үүний тулд та хамгийн түрүүнд www.estatebank.mn гэсэн Төрийн банкны вебсайт руу хандах хэрэгтэй. За ингэснээр танд гэлс банк мөн e-billing гэсэн хоёр нэвтрэх хэсэг харагдана. За үүнээс та e-billing гэсэн хэсгийг сонгоод шинэ хэрэглэгч болох гэсэн хэсэг рүү орно. За энэ дээр бол энэ хэсэг рүү ороход танд хэрхэн шинэ хэрэглэгч болох гэсэн бүртгэлийн зэс харагдана. За үүн дээр та өөрийн овог, нэр, регистрийн дугаарыг автоматар эхний хоёр хэсгийг сонгож дараагийн тоог нь гараар хивчих болно. За үүний дагуу утасны дугаар, имэйл хаяг болно. За энэ имэйл хаягаар та энэхүү цаашид e-billing гэсэн зэс рүү нэвтрэхэд бол яг үнэн зөв бодит мэдээллийг бүглэх ёстой байгаа. За ингээд дахин имэйл хаягаа оруулна. За үүний дараа доотлын хэсэгт пассвортаа буюу нууц үгээ оруулах болно. За нууц үгээ давтан оруулнаа. За доотлолтын хэсэгт байгаа нууц код гэсэн хэсгээр доор харагдж байгаа тоо болон тэмдэгтүүдийг боддоор хийснээр танд дэлгэцэн дээр амжилттай бүртгэгдлээ гэсэн хэсэг ирэх болно. За үүний дагуу та имэйлээ шалгаарай. За ингээд имэйлээ шалгахад танд баталгаажуулах гэсэн имэйл ирсэн байх болно. За энэ баталгаажуулах гэснийг дарснаар та Төрийн банкны e-billing зэсэнд нэвтрэх боломжтой болно. За ингээд e-billing зэс рүү дахин нэвтрээ. E-billing зэс дээр өөрийнхөө имэйл хаягийг бичиж өгч байна. За ингээд бичсний дагуу та пассвортаа буюу нууц үгээ ашиглан нэвтрэх болно. Инхээр танд хэрэглээний төлбөрөө лавлах хоёр боломж гарч ирнэ. Хэрэглэгчийн код буюу орон сууцны контороос танд таны хаяг дээр өгсөн 16 оронтой тоо байдаг. Тэр оронтой тоогоо оруулж өгнө. Энэ тоог бас та хэрэглээний төлбөрөөр төлсөн бол банкнаас өгж байгаа баримтан дээр бас байдаг. За ингээд 16 оронтой тоогоо оруулахад танд хэрэглээний төлбөрийн чинь нийт дүн гарах болно. За энэчнээс та хэсэгчлэн лавлах боломжтой. За ингээд конторыг дэлгэрэнгүй харахад танд халуун ус, бохор ус, хүйтэн ус гэх мэт задаргаагаар харагдаж байна. За нийт дүнгээрээ мөн та хэрэглээний төлбөрөө өөрийн байрны хаягаар лавлах боломжтой. За үүний тулд та мэдээж дараах хэсгүүдийг бүглэх болно. За дүүргээ сонгоно. Сонгоно хайрхан дүүрэг сонголоо. За үүний дараа та хороогоо оруулна. За ингээд байрны дугаар тоотоо оруулснаар мөн төрүүчийн хэрэглээний төлбөр чинь харагдах болно. За тэгээд үүнээс та дэлгэрэнгүйгээр нь бас дахин харах боломжтой. Харин цаашид төлөхийн тулд та төлбөр төлөх гэсэн хэсгээр даран төлөх болно. Энэхүү төлбөр төлөх гэсэн хэсгийн мэдээллийг та манай гэлс зөвлөгөөний төрүүчийн дугаараас үзэх боломжтой. Анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа.